Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 14-р хэсэг. Ховсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Галбаатар, сумын намын үүрийн дарга Юмчин нар намын ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар намын гишүүдийн судалгаа хийж яваа гэд хажуу талын айлд орчхоод хажтынд орлоггүй явчихсанд тэрээр маш ихээр гомцсондоо өшөө хорондоо муу мухайгаа үзүүлж амьдрахгүй шүү хэмээн өөрийгөө хурцлав. Зэргээс ирсэн хүү аюуш хэд хоног алга болчихлоо. Нэг өдөр амралтын өдрийг гэртээ хүүхдүүдтэйгээ боорцог хараад шуугилдаж байтал гаднаас хүүн ороод ирэв. Олон хоног гадуур алга болсондоо тэрүү айхгүй ч гэсэн айгүй гихчээр "Ээжээ, би танд нэг юм хэлэх гэсэн юм" гэж хулган асуухт нь "Хажид арай энэ хог хэрэг төвөг тарьчихсан юм биш байгаа" гэж айдас бодол нөмрөөд л "Юу болсон бэ миний хүү" гэхэд аюуш хүүхэд шиг толгоогоо илэн "Ээжээ, би эхнэр авах гэж байгаа" гэв. Хажид ойрд ингэж баярлаагүйгээр нэг баярлаж "Овоодоо миний хүү, ээж нь таних уу? Хаанхын хэний хүүхэд вэ" хэмээн хүүгээсээ лавлан асуугаад дөхөн суув. Аюуш хулганан дуугүй сууснаа "Та намжилгааг танин штэ. Тэдний баг охин" гэхт нь нэгдлийн аж ахуйн үйлчлэгээний газар саяхан орсон охин уу? Нэр нь хэн билээ гэж хаждыг асуухад аюуш "Олзотмаа гэдэг юм" гэв. Хажид бодол хийлж "За уг нь намжил гэж хүч тулахтай сайн хүн дээ. Хөгшин нь бурхан болчихсон. Гал тогоо барьдаг ганц охиноо хадамд гаргахтаа харан байж магад гэж бодов. Хаяа хажидтай таарахаараа ичингүйр мэдлэн зүрх тэр охинд хажид харин ч дуртай байлаа. Бор төрөхөн амьдрал донд өссөн ахуй үйлчлэгээний газар ажиллаж амь амьдралаа залгуулж байгаа зэрэг нь хажидад олзодмааг үнэлэх олон шалтгаан байлаа. Нэг өдөр нэгдлийн захиргаанаас аюушийг дуудаж нэгдлийн ZS5 машины түлхүүрийг нэгдлийн дарагт орж сүрэн гардуулж өгөөд "За миний хүү, залуу хүн мэрэгжил арга ухааныг нь эзэмшээд ирсэн хүн байна да. Социализмын туг нэгдлийнхээ төлөө зүтгээд байж дээ" хэмээлээ. Зун нь төвийнхээ орхон хөдөөлсөн хажид хэдэн малаа авч хүүхдүүдээ цагаан эдээ идүүлж байлаа. Ах Сэрэтрийндээ хүү аюуштайгаа нэг өдөр очиж хүүгийнхээ хурим найрын талаар яриад буцаж ирэв. Улсын баяр өнгөрснөө дараахан 7 сарын сүүлээр хэдэн ах эгч нарынхаа буянд хүүгийнхээ гэрийг бариад авлаа. 6 хантай том хар модон гэр дүнхийгээд босоод ирэв. Хажтын ах нар болох Галиндэв, Сэрэтэр, Тогтох, хоёр эгч Дар, Сөрөн хоёр зэрэг бүх ах дүү нар нь ирэв. Баг хүргэн ах Ойдов ах Сэрэтэр хоёр нь л аюушийн гэрийн бүх тавилах сэлтийг бодож угсрах зэрэг бүх ажлыг хийлээ. Нэгдлийн даргатай уулзаж учир байдлаа хэлэн байж нэгдлээс ноос аван дүү нарын хүчинд гараар эсхий хийв. Ер нь хүүхэд чуугадгүй л бүгд л аюушийн гэрийг барихад хувь нэмрээ оруулахыг хичээж байлаа. Хажид хань ижлээсээ хойш анх удаага эр хүнгүй энэ их ажлын ард гарахыг чадах ятгаараа л хичээх болов. Хурмын товлсон өдөр ирж ах дүү нарын хүчинд хажид дутах юмгүй сайхан гэр босгоод авлаа. Хурмын урд орой шүн дунд хүртэл хурим нарийн юм бэлдэж байгаад орж ирэхт нь хажид бэр ихчээрээ хийлгэж өгсөн дээлийг нь биш, аавынхаа өмсдөг байсан хүрэн даавн дээлийг гаргаад тавьчихсан байлаа. Хажид учрыг эс олов. Тэрээр хүүгээ сэрэхгүй тулд дээлийг нь очиж үзэн тэрээр ханижлээсээ хойш анх удаага сэтгэл нь өмөрч шаланхан шиг эвхэж тавьчихад ирэхтэл хүүн сэрчгэв. Өндөөж ирээд "Ээжээ, би хандаа ихчийн дээлийг өмсөхгүй. Аавынхаа энэ дээлийг өмсмөр байна" гэхт нь хажид учрыг нь үл олон "Миний хүү ханд их чинь юу гэж бодох юм бол доо" гэтэл аюус инээмсэглэн "Би ханд ихчтэй ярьчихсан. Цаадах чинь зөвшөөрсөн. Ээжээ, би хүний том хүү. Би аавынхаа дээлийг өмсөж хурмаа хиймээр байна.
Яагаад гэвэл энэ найранд хамгийн хүндтэй хүн аав минь л байх байсан. Гэтэл аав минь үгүй болохоор хүн дээлийг нь өмсөж сэтгэлээ тайвшруулмаар байна гэхэд нь хаждын сэтгэл нэг ёгхийн өмрөөд явчихав. Уг нь хүүгээ аав шигэ бүдүүн хадуун гэж ойлгодог байсан тэр одоо хүүгийнхээ ухаантайг гайхаж байлаа. Хурим найрын ажилч сайхан болж өнгөрөв. Хурим хийснээ дараах нь аюушийн хадам аав намжил гэгч намхан бороогүй хажидтай ирж уулзлаа. Тэрээр их л няхуур хашир хүн гэгддэг билээ. Хажид минь энэ айлыг хоёул хоёр талаас нь түшиж байгаад хөл дээр нь тогтоогоод авбал болно доо. Би ч харин аюушт баярлаад байгаа юм. Арх уухгүй, тамхи татахгүй сайн хүү гэж хүргэнээ үнлээд байгаа шүү хэмээн хэлчгээд гаансаа сорон гүд хийдэл хацраа төмбөлзүүлэх тэрээр нэг юм хэлэх гээд байгаа нь элт. Ер нь намжлын байр байдлыг харахад хүргэнээ хаяандаа авах бодолтой. Түүнийг хэлэх гээд л тойруулаад байгаа нь андашгүй байлаа. Аюуш хурим хийсэн намраа зэрэгэлдэх сум руу нэгдлийн өвс ачиж ирнэ гэд явсан хойгуур нь нэг шөнө хашааны үүдэн дээр баахан хүн хашгиран хаалга нүдэж балбаад унтуулдаггүй. Эхэндээ явах байхаа гэж бодсон ч бүр сүүлдээ хашаа даваад ороод ирэв бололтой. Аюушийн гэрийн гадаа ирчихсэн хаалгыг нь нүдэж эхэллээ. Хажид дээл хувцас өмсөн гарвал аюушийн үүдэн дээр 3-4 хүн бөөгнөрөн харагдаж байлаа. Наанаас нь очоод "Хүүхдүүдээ, аюуш өвсөнд яваад ирээгүй. Гэртээ эхнэр нь л байгаа." Гэхдээ тэр хүмүүс дотроос "Хин чамаас асуусан муу авгаа минь" хэмээх хэгжүүн дуу гарлаа. Угийн шаз руу хажид "Юу гинэ? Хин сая юу гисэн" хэмээн дууга өндөрсгөхөд араас нь дундхүү арвжран гараад ирлээ. "Би" хэмээн цээжэд элдэн гарч ирсэн залууг хажид танилаа. Энэ бол аюушийг архиаргаар шахаж найз гэж ийш тийшээ авч явж ашиглах гэж ирээд хажидд загнуулаад байнга буцдаг Дарвазар хэмээх залуу байлаа. Тэр мөн олзотмааг эргүүлэх гэж явсан сурагтай. Гэвч олзотмаа аюушийг сонгосон болохоор хорсож явдаг байж болох юм. Тэрээр амнаасаа архи үнэртүүлэн "За, эгч одоо намайг бас хөөх үү? Яаж хөөх гэж байна да? Яаж ч байсан танаа хүүгэнд орж архиунаа. Та энэ олон залуучуудыг яах гэж бүгд л танаа хүүгийн найзууд хэмээн үг үдэж хэрүүлхийг санаатай ажээ. Цогтуу хүнтэй юугаа ярих уу гэж бодсноо бэрийг минь айлгахгүй гэж бодон. За хүүхдүүд минь харьцгаа гэвэл огт авч хэлэлцсэнгүй. Тэдгээр залуус аюушийн хаалгыг нь бүр өшөглөж үүдээ 50 олзотмаа хэмээн хашгирахт нь хаждын гинэтгэн уур нь хүрч "Та нарыг болцгоо гэж хичнээн хэлдэг юм" хэмээн аюушийн хаалгыг аллан зогсвол Дарвазар хаждын гараас угс татан гулдарч унаглаа. Энэ бүхнийг харж зогссон хүү арвжлан гэрийн хаяанд байсан хүрзээр Дарзувын тархин дундуур нь татаад авлаа. Шонгийн мод унаж буй мэт Дарвазар годройтон унав. Нөгөө хэд нь бүгд мэлрэн зогсноо гинэт ухсгийн Дарвазрыг тэврэн өндийлгвөл нүүр нь улаан цусаар будагдан унсан байв. Угийн зоримог хэрсүү арвжир харин үл тоолоо. Хаждаж Дарвазрыг дэмжилсэн гэртээ оруулан цусыг нь арчиж аргадан энүүхэндээ аргалахыг хичээсэн ч Дарвазар толгоогоо боолгож аваад занаж зүхэж харааж байгаад явчихав. Маргааш нь Дарвазар хэдийн сумын захиргаан дээр очиж хошуу хүргэж хаждыг байхгүй хойгуур нь хүү арвжрыг нь сумын захиргаанаас хүн ирээд дагуулan явсан байв. Адгийн зарга 10 хоног гихчээр сумын захиргаанаас хүү арвжиртайгаа хажид хоёулаа салхаа болов. Хажид аргагүй ирэхэнд Дарвазраас арга ядан гуйж байж хэрэг сая нэг намдав. Хажид бүр шөнө өдөргүй сууж байж Дарвазарт тэрлэг хүртэл хийж өгөв. Арвжир уурлан "Та яагаад тэрмүүд тэрлэг хийж өгдөг юм" хэмээхэд хажид гин томоогүй хүүгээ аргадаж "Миний хүү Дарвазрыг ингэж л аргалахгүй бол ээж их чинь нэгдлээс хөөсөн, намаас хөөсөн. Ажилгүй болгосон нь багдаагүй шүү дээ. Айгүй мэдвэл чамайг аймагч аваад явж мэднэ. Миний хүү ухаантай байгаараа" хэмээн хүүгээсээ гуйлаа. Арвжир харин ойлгосон үгийг нь бүү мэд дуугүй суув.
Мэдээж түүний сэтгэлд дарь базрыг үзэн ядах сэтгэл буцаж буйна царайнаас нь андашгүй. Хэдийн 14-5 хүрч байгаа ч гэсэн Бэвэлдэр сайтай тэр нэгдлийн хүнд хүчээр ажил насанд хүрсэн хүмүүстэй байн хамт явж ажлын амт хөдөлмөрийн үр шимийг мэдэрчихсэн байлаа. Тэрээр өөрийгөө эр хүний тоонд оруулан давлуун сэтгэлээр хөөрчихсөн яваач эрт бэлэвсэрсэн ээждээ орон гэрээ авч явахт нь нэмэр болох гэж зүтгэдэг хэрсүү хүүхэд юм. Жижигхэн сум суурин юм хойно хаа сайгүй л хаждын ажилтай сүүхээдэг зарим нь гайхаж байхад атаархуу нэг нь алдсан энцнэр нь оролдсон үг салхины аясаар нэг тарж байлаа. Хүүхдүүд нь өсөж аль хэдийн том гурван тусдаа гарчээ. Том хүү аюуш нь социализмын зам нэгдлийн урдаа барьдаг жолооч механикч болж тэрээр цэрэгт алба хаах хугацаанд жолооч болсон бөгөөд энэ нэгдлийн мэргэжлийн ганц жолооч нь. Шинэ байгуулагдсан дөнгөж хөл дээрээ тогтох гэж ядаж буй энэ нэгдлийн ганц ZS-5 машинаар зогсохгүй техникийн бүх зүйлийг нь аюус засна сэлбэнэ. Нэгдлийн хамт олон нэгдлийн тэргүүний гавшгаач залуугаар сүүлийн 3 жил дараалан шалгаруулад буйж хажид хүүгээрээ хаанч явсан бахархаж байлаа.